За өдөр минь. За та бүхэндээ иргэн уулзж байна. Эрг драфтаар дээгүүр сонгогдох тоглогчдыг цуурлаар танилцуулж байгаа 10 дахь дугаар маань хүрэхэд бэлэн боллоо. За энэ удаа танилцуулах тоглогч маань Jesse Lindeborg гэж тоглогч байгаа. За тэрээр 2002 онд төрсэн тоглогч байгаа. Одоо 24 нас хүрэх гэж байгаа энэ тоглогч байгаа. За төрсэн газар нь Puerto Rico-гийн San Juan хотод төрсэн. Америк болон Доминикан гэсэн гаралтай тоглогч байгаа. За тэрээр нурууны өндөр 6.9 буюу 2 м 6 см өндөртэй combo forward байрлалын тоглогч байгаа. За high school New Jersey мужийн Pennsauken High School төгссөн. За түүний коллежийн карьераа эхлэх үед пандемик болсон байгаа. Тухайн үед Arizona Western гэдэг багт тоглож байгаа. За сүүлд нь University of Alabama Birminghamд шилжиж суралцсан. За ингээд төгсөх жилдээ Michigan-д ирж суралцсан байгаа. За түүний хувьд харамсалтай нь дунд сургуулийн муу үнэлгээнээс болоод тэтгэлэгтэй сургуулаа хүлээж бас завсарсан байгаа. За мөн Arizona Western гэдэг багта тоглосон 3 жилд нь Division 1-ийн үнэлгээнд ордог учраас тоглолтын оноо нь бол шаардлага бол хангаж чадаагүй гэж хэлж болно. За ингээд University of Alabama тоглосон 2 жил болоод Michigan тоглосон жил. За тэгээд пандемикт байсан 1 жилийг нь тооцоод энэ жил бол senior буюу 4-р ангиа төгсөөд NBA draft-д нэр өгсөн тоглогч байгаа. Тэгэхээр түүний хувьд бол одоо NBA тоглож байгаа нийт тоглогчдын бараг 150 гаруй тоглогчоос нь ахмад тоглогч гэсэн үг. За түүний аав нь сагсан бөмбөг тоглодог байсан. За ээж нь мөн гар бөмбөг тоглодог ийм тоглогч байсан байгаа. Энэ хоёр спортын тэнжээрээ Jesse Lindeborg-ийн биеийн хөгжил, атлетик чадвар нь бол харагддаг. За тэрээр Arizona Western багтаа бол 6 оноо 7 самбар дундчилжсэн. За харин Алабамад ирснээс хойш 13 оноо 10 самбар, 2 ассист, 2 блок дундчилжсэн байгаа. За түүнийг AAC-гийн одоо оны шилдэг хамгаалалтын тоглогчоор сонгож ирсэн байгаа. 2025-аас 26 оны улиралд Michigan Wolverines багтаа NCAA турнаментын аварга болсон байгаа. Түүний дундчилсан статистик нь 15 оноо 6 самбар, 3 ассист, 51% field goal үзүүлэлттэй дуусгасан байгаа. NCAA улирлын аварга болоод төдийгүй Big Ten Conference-ийн оны шилдэг тоглогч. За мөн Big Ten Conference-ийн шилдэг хамгаалтын багт нэрлэгдсэн байна. За түүний тоглолтын арга барил ер нь олон талт тоглогч гэж хэлж болно. Хийж чаддгүй зүйл маш ховор. Жигүүрт болон довтлогчийн байрал дээр ашиглаж болно. За мөн small ball тоглож байгаа бол бас төвийн байрал дээр ч хүртэл ашиглаж болдог юм тоглогч байгаа. За хамгаалтын мэдрэмж бол маш сайн, самбар авах чадвар маш сайн, shot block болон steal-ийг маш сайн хийдэг. Тэгэхээр NBA-д бэлтгэгдсэн тоглогч болгож харуулж байна. За түүний драфтаар сонгогдох ганц одоо сул тал болоод байгаа зүйл нь мэдээж хэрэг настай холбоотой асуудал. 24 настай гэдэг бол коллеж төгссөн оюутноос ахмад болж таарж байгаа. За харьцуулж байгаа тоглогчид гэвэл яг тоглолтын арга барилаараа бол Aaron Gordon, PJ Washington болон Kyle Anderson нарын тоглолтын арга барилтай ойролцоо. За мөн connector forward гэж хэлдэг. Бас найруулга хийх чадвартай тоглогч байгаа. Хамгаалтаараа ч юм уу бусад давуу талаараа бол онцгой тоглогч болж гарч ирэх боломжтой байгаа. За all round forward гэдгээрээ бас л ховор байдаг төрлийн тоглогч гэсэн үг. За Jesse Lindeborg-ийн хувьд энэ драфтын 13, 14 дээр яригдчихэж байгаа. Тэгэхээр лотерей сонголтын дотор багтаа сонгогдох магадлал өндөр байгаа. NCAA турнаментын аварга болсонтой холбоотой сток нь бол дагаад өссөн. За мөн draft combine-аар бол тэрээр нэлээд өндөр статистикийн гүйцэтгэл үзүүлсэн байгаа. За одоогоор лотерей сонголтын дотор багтаж авах боломжтой баг гэвэл 12 дахь сонголтын дээр Clippers-ийн сонголт байгаа. За мөн 13 дээр Miami Heat байгаа. За 14 дээр Charlotte Hornets байгаа. Энэ гурван байрлалын аль нэгээр сонгогдох боломжтой. За ингээд та бүхэнд олон талт тоглолттой Jesse Lindeborg-ийг танилцууллаа. Баярлалаа.